За сайн уу? Think Like a Man номны 2 дугаар хэсгийг бэлдээд та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За яагаад ийм сэдвийг сонгож барьж аваад хийдэг вэ гэхээр нийгэмдтэй гэр бүлд хосын харилцаанд ялангуяа эмэгтэйчүүд ер нь маш их хохирдгоо. Тэгээд ийм учраас аль хэдийнээ салаад хохирсны дараа энэ бүхнийг ойлгосноос эхнээсэндээ эрэгтэй эмэгтэй хүний харилцаа судалж мэдээд би энэ зүйл дээрээ анхаарах хэрэгтэй юм байна. Ингэж харилцах юм бол би ийм үр дүнд хүрэх юм байна шүү гэд мэдчих юм бол өөртөө аль болох тийм амраар ингээд илүү ашигтайгаар ингэж эргүүлэх тийм боломж биднэрт байгаа байхгүй юу? Тийм болохоор та бүхэн маань дууслан сонсоод өөрт хэрэгтэй нэг ч гэсэн зүйлийг олж аваасаа гэсэндээ бэлддэг юм шүү. За бүгдээрээ сэдвтээ орцгоё. За хамгийн эхний сэдв нь болохоор эрчүүд яаж заяаны хаан зугаа гарах бүсгүй хоёроо ялгадаг талаар ярилцах болно. За зарим бүсгүүчүүд маань өөртөө яг тохирсон сайн эрэгтэйтэй суугаад сайхан амьдардаг шүү дээ. Харин зарим бүсгүүчүүд маань бол маш олон эрчүүдтэй болцоод уулзсан ч гэсэндээ нэг л зөвхөнөө олж чадахгүй ганц биеэр байдаг юм тал бол байдаг. За сайн хүнтэй очирч сайхан амьдарч байгаа эмэгтэйчүүд ердөө л ухаалаг стратеги бүсгүүчүүдийг л хэлээд байгаа юм л да. Эрэгтэй хүмүүс бол эрт дээр үеэс төрөлхийн тийм анчин зан чанартай байдаг. Харин эмэгтэй хүн бол нэгсэндөө тэдний анал гэсэн үг. За бидний амьдардаг ертөнц бол өөрийн гэсэн ер нь дэг журамтай байдаг. Эцгийн эрэгт буюу патриарх тийм ёстой тийм ертөнцид бол бид нар амьдардаг гэсэн үг. Ирчүүд давмгаалсан ертөнцид амьдарч байгаа. Дэлхийн удирдагчдын ихэнх удирдах төвшний албан тушаалтай хүмүүс эрэгтэйчүүд эзэлдэг. За энэ талаар ярих юм бол дахиад нэг дугаар болохоор бүгдээрээ энэ зогсъё. За эрчүүдийн эмэгтэйчүүдэд болзоонд явахдаа өгдөг цэцгийн баглаа, бэлэгсэлт, үнд хэдлэл уцаар ярих болцоо уйран үгс нь эрчүүдийн хувьд яг л загсны өгөөжл гэсэн үг юм. За ердөө тэдний нэг ёсны ангийн хэрэгсэл гэж ойлгож болно энэ бүхэн нь. За эрчүүдийн хувьд эмэгтэйчүүдийг алтан загас болон зугаа гаргах загас гэж ерөнхийд нь хоёр ангилт юм байна. Тэгвэл эрчүүд яаж эмэгтэйчүүдийг алтан загас уу эсвэл зугаа загас төдий юу гэдгийг мэдээд байна вэ? Яаж ер нь энийг ялгаад идэм бэ Бүгдээрээ энэ талаар ярилцгаая. За зугаа гаргадаг загас ангилалд ямар бүсгүүчүүд орд юм бэ гэхээр олон нийтийн дунд бие авч явах наад захын шаардлагыг тоодгүй. Өөртөө итгэлгүй, ёс суртахууны зарчим огт байхгүй. Өөрийн гэсэн ямар нэгэн дүрм журам зарчимгүй. Ийм хүүхнүүдийг эрчүүд хідэн бээрийн цаанаас ч гэсэндээ үнэрлээд мэдчихдээ юм байна. Энэ ч төр зугаатаж байгаад хайхад болох хүүхэн байна да гэд. За энэ категорид хөнгөмсөг явдалтай, арх дарсанд дуртай, эрчүүдээс мөнгө ингээд салгах бодолтой хүүхнүүд ч гэсэн орд юм байна. Эсвэл энэ тэнд офисын бууг болсон ямар ч амьдралыг идэхгүй, хуужинсаг хэв маягтай, шин зүйлд дургу, ховж ив хөөцөлддөг. Тэгсэн мөртлөө эрчүүдтэй хэрхэн дотносхоо мэддэггүй охид хүүхнүүд ч гэсэндээ энэ ангилалд орд юм байна л да. Ийм бүсгүүчүүд урт хугацааны харилцаа тогтоохыг чухалчилдаггүй мэн. Эрчүүдээс ер нь бол нэг их юм хүсээд байдгүй, хүлээгээд ч байдаггүй. Эрчүүдэд ямар ч шаардлага тавьдаггүй мэн. Зүгээр л болох юм болдгороо л болно үзгэж хайдаг. Ингэж боддог эмэгтэйчүүдийн ер нь бол оролт юм байна л да. Ингээд эрчүүд зугаацах загас мөн байна гэж үзэх юм бол миний хүслийг биелүүлэхэд бэлэн хүүхэн гэж үзээд түүний өвөрт орох ээлжээ хүлээгээд байж идэм байна. Зарим бүсгүүчүүд үүнийгээ мэдэхгүй надад эрчүүд талтай байдаг. Эрчүүд миний араас маш олон залуус гүйдэг гэж эндүүрч бодох тохиолдол ер нь маш олон байт юм байна. За тэгвэл эсэргээрээ алтан загас шиг эмэгтэй гэж ямар эмэгтэйг ер нь хэлээд байна вэ? Энэ талаар бүгдээрээ ярилцгаая. За алтан загас шиг эмэгтэйчүүд бол хизээж зүгээр буугаад өгчдөггүй эр хүн. Эр хүн түүнтэй ярилцаж эхлэмэгцэл өөрийн хэв маяг шаардлагуудыг тоочж эхэлдэг. Тэрээр өөрийн үнцийг гоо үзэсгэлэн байр сууриа сайдар мэддэг учраас үүнийгэж яг л самуурай элдмэд эрэгтэй хүний эсрэг ашигладаг юм байна. Тэрээр эрчүүдээс хүндлэл хайр шаардах ямар ч хэрэггүй байдаг. Зүгээр энгийн байж явахдаа л хүндтэй нэгэн байдаг гэдгийг өөрөө мэддэг. Иймд алтан загаснуудыг эрчүүд барихын тулд түүний хэв маяг шаардлагуудыг дагаж мөрдөх ёстой болд юм байна. Харин хөнгөмсөг зугаа зингэл хайсан эрчүүд байлаа гэж бодно штэ. Тэгвэл тэд алтан загаснаас холхон байх хэрэгтэйг түүнийг ам нэмэгц шууд ойлгох юм байна. Гэхдээ ийм бүсгүүчүүд жинхэнэ хайраа ингээд олох юм бол жинхэнэ өөрийнхөө эр хүнтэй ингээд уулзчих юм бол сайн хань олж чаддаг ийм төрлийн эмэгтэйчүүд байт юм байна л да. За тэгвэл бүгдээрээ нэг гой бодит жишээн дээр ярил л да. Та фитнес дасгал хийж байна гэж бодъё. Та ингээд бие гайхуулсан маш гоё тэмсээ товцомсоод хөлсөө гаргаад маш гоё харагдаж байлаа. Гэтэл яг таны насны нүдэн дулаахан өндөр царайлаг залуу тань руу байн ингээд харц чулуудаад тань руу төхөөд ирлээ.
Тэгээд танд чиж тасгал хийхдээ өстой сайн юм аа. Гоё биетэй юм аа гэж хэлээ гэж бодъё. Тэгсэн чинь та эмэгтэй хүн гоё биетэй байх гоё штэ гэж айлгуудан минэж өгзгөө онгонуулан одоо урдуур хавгар ингээ явах юм бол тэр залуу таныг энэ одоо амархан өртөө оруулах хүүхэн байна гэж бодох юм байна л да. Ерөөсөө л хэдхэн буруу үг, үйлдэл баг зэрэг ингээд буруу хөдөлгөөн л таныг түнд зугаацах загас одоо юм байна гэсэн сигналыг дийд гэд өгд юм байна. Харин эсэргээрээ та за баярлаа. Би эрүүл мэндийн төлөө спортоор хичээлд юм аа гэж түнд илдэг бөгөөд өөртөө маш тийм итгэлтэйгээр хэлэх юм бол таныг илүү сайн мэдхийн тулд сонирхол нь төрж та хоёр одоо ингээд өөрийнхөө яг нийтлэг сонирхлын талаар одоо яриа өрнүүлэх боломж одоо гарах юм аа л да. Жишээлх юм бол та хоёр хоёулаа ингээд фитнесээр хичээлэх дуртай, спортоор хичээлэх дуртай байлаа гэж бодъё. Тэгвэл энэ талаар ингээд яриа нь улам ингээд цаашаа өрнөх юм байна. Гэхдээ бас нэг юмыг сайн санаж явах хэрэгтэй гэж номноор бичсэн байсан. Ирчүүд бол таныг алтан загас гэдгийг мэдсэн ч таны араас гүхгүй одоо таныг ингээд шууд хаяад явах боломжтой юм байна. Учир нь хэм бол зарим ирчүүд зөвхөн 6 цэнгэлийн загас хайж идэг. Тэд эмэгтэйчүүдтэй зөвхөн одоо унтаад хаях тийм сонирхолтой байд юм байна. Ерөөсөө тийм алтан загас бол хайж идэггүй. Тиймэрхүү ирчүүд хэрвээ алтан загастай учрах юм бол шууд одоо юу гин танаас ингээд залхаж юм уу те тандаа ингээд хэсэг зур байж байгаа л таныг хаян гэсэн. Гэхдээ бас нэг юм бол байгаа. Та ганц би олон жил явлаа гэд тантай танилцсан залуу одоо бүх талаар ингээд дажгүй залуу тантай танилцлаа гэж бодъё л доо. Хэрвээ тэр залуу чинь жинхэнэ харилцаанд бэлэн биш байвал зүгээр төр зургийн харилцаа те 6 цэнгэлийн загас хайж их юм бол та өөрөө жинхэнэ алтан загас байгаад ч одоо те түүнд хоол хийж өгч бүх сэтгэлээ гаргаж бэлэг сэлтээр түүнийг дараад ч ямар ч хамаагүй байд юм байна. Тэр тандаа яг л одоо 6 цэнгэлийн загас шиг танд хандах юм байна. Өмнөх одоо бүлэг дээр ярьжсэн шүү дээ. Эрэгтэй хүн за би өөрийгөө болсон. Би одоо л ерөөсөө ингээ гэр бүл зохиогоод одоо л би ингээд яг жинхэнэ харилцаанд орё гэж шийдсэн цагаасаа эрэгтэй хүн бол яг хүнтэй гэрлээдтэй эсвэл яг тийм жинхэнэ харилцаанд ордог. Эрэгтэй хүн би өөрийгөө болоогүй гэж бодгол юм бол ерөөсөө яаж ч хичээсэн тухайн эмэгтэй нь яаж ч хичээсэн жинхэнэ харилцаа эхэлдэг гэж ярьсан шүү дээ. Хэрэв та бүхэн нэгдүгээр бүлгийг ахиас сонсох юм бол энэ талаар илүү дэлгэрэнгүй ярьсан байгаа шүү. За тэгвэл энэ талаар бүгдээрээ илүү сайн ойлгохын тулд Стив Харвигийн нэг шоунд ирсэн шоунд цагтл явуулсан нэг бүсгүйн цагийг та нартай уншиж өгье. Тэгвэл илүү сайн ойлгох болно. Би нэг залуудаа 6 сар болцож байна. Энэ оны 1-р сарын хүртэл бүх юм сайхан л байх шиг байсан. Бид байнга уулзаж цагийг хамтдаа өнгөрүүлдэг байсан ч гэнэт тэр над руу залхаа барьсан юм. Харин намайг түүн рүү залгаж ярихад тэр нэлээд сандарсан маягтай байдаг. Улмаар уурлаж бүдүүлг үгс хэлдэг боллоо. Тэр надтай хамтдаа аялахаар төлөвлөөд төдөлгөө түүнээсээ буцдагч болсон. Энд чинь бид салах ёстой боллоо гэсэн үг үү гэж түүнээс асуухад тэр үгүй л гэдэг. Гэхдээ тэр намайг 50 байлгаад өгөөч гэсэн байдалтай залхсан янзтай болсон юм. Юу болсон юм бол доо? Тэр надад таалагддаг хിവэрэл байгаа. Гэвч түүний толгойд юу эргэлдээд байна вэ? Чухам юу хэлэлгүй надаас нуугаад байгааг олж мэдэх гэсэн хүсэл намайг 50 байлахгүй байна. Эсвэл тэр өөр эмэгтэйдээ болцоход надаас холдохыг хүсэж байна уу? За тэгэхээр энэ эмэгтэй цаханаас яг юу болсон бэ гэхээр та алтан загас байсан чинь тэр залуу зөвхөн 6 цэнгэл хайсан хүн байсан ба таны найз залуу тэр залуу. Та дотроо түүнийг яагаад ингэж байгааг мэдэж байгаа. Танаас одоо уйдаад аль эрс харилцаагаа таслах ёстойг мэдсээр байж та зурлаад байгаа. Ийм нөхцөл байдалд таны зүгээс юу хийх вэ гэхээр та түүний зүгээр л тавьж явуул. Та дараагийн харилцаан дээрээ харин түүнд өөрийн стандарт шаардлагуудыг тавьж за хязгаартай байж сурах хэрэгтэй. Энэ талаар дараагийн хэсэгт илүү дэлгэрэнгүй гарах болно. За дараагийн сэдвтээ орцгоо. Энэ сэдв бол юу нь бол маш чухал сэдв харилцаанд. За энэ сэдв маань юу вэ гэхээр ирчүүд ягаад араар тавьдаг юм бэ? Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд хуурам мэхлэл бол итгэмээргүй те уучлшгүй зүйл байдаг. Эрэгтэй хүн хуурам мэхлэхэд бүсгүйчүүдийн хувьд газар дэлхий одоо цөмрөг шиг л болдог. Миний нөхөр намайг яагаад хуурч байгаа? Миний найз залуу намайг яагаад хуурч байгаа? Юу болов вэ гэл те. Бүсгүйчүүд бол ерөнхийдөө эрэгтэй хүний маш олон зүйлийг тэсвэрлэж чаддаг ч гэсэндээ араар тавилтыг бол ер нь хизээч тисч чаддаггүй. Маш их бохимддаг. Тэгвэл ирчүүдийн хувьд бол араар тавилт юу ч биш. Зүгээр л тоглоом. Яагаад гэвэл ирчүүд сексийг эмэгтэйчүүдээс шал өөрөөр боддог. Энийг бид нар мэдэх хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Эрэгтэй хүний хувьд секс заавал сэтгэл хөдлөл, утга учиртай байх ямар ч албагүй байт юм байна. Тэд таныг өөр эмэгтэйтэй хуурчаад оройн юу ч болоогүй юм шиг гэртээ ирээд хоолоо идээд инээгээд сууж байна. Тэд хуурам мэхлэлтэй энгийн байдаг л
одоо бие сэтгэлийн ажаал тайлсан явдал гэж бодд юм байна. Ямар ч хайр дурлал, халуун дулаан сэтгэл харилцаа байхгүй бараг л гэртээ одоо өдөр болгон гурилдаа шүл иддэг байсан бол нэг өдөр гадуур одоо ингээ пицца бургер идсэнтэй л ерөнхийдөө адилхан гэж дотроо бодд юм байна л да. Гэтэл эмэгтэйчүүд бид чинь болохоор сексийг бие сэтгэлээрээ нэгт хүл явц гэж боддог болохоор одоо хууралтыг мэдээд маш их ер нь шаналдаг ихэнх эмэгтэйчүүд. Бас ихэнх эрэгтэйчүүд одоо таныг араар тавьж байхдаа хизээж баригдахгүй гэж бодд юм байна л да. За бүр баригдсан ч гэсэндээ за ямар нэгэн үлгэр зохиод хэлчихэндээ гэж дотроо маш тийм ахархан бодож явд юм байна. Эрчүүд хэрвээ баригдах юм бол гэрт нь ямар айхтар бөмбөг дэлбэрч гэр бүлийн халуун дулаан уур амьсгал алга болж одоо гомдсон эмэгтэй хинээс ч илүү хүйтэн болдог гэдгийг тэд ер нь сайн мэддэм байл та. Тэд хамгийн түрүүнд өөрсдийн бие сэтгэлийн жаргалаа танаас нэгт тавьдаг гэсэн үг юм. Ер нь эрэгтэй хүн ядуу, баян, гаргуу, хөлхөө, суумгаа, сохор бүр ямар ч байсан таныг араар тавих боломж түүнд гарч ирэх юм бол таныг араар чинь тавина гэдэг нь бараг л баталгаатай байдаг. За энэ явдал бол бараг нотлогдсон гэж хэлж болно. Та бүхэндээ нэг жишээ дурдж хэлье. Одоо яг энэ дээр зураг нь гарч байгаа Стивен Хокинг гээд маш алдартай эрдэмтэн байдаг шүү дээ. За энэ эрдэмтэн маань ерөнхийдөө бол ийм саажилттай суумгаа болсон байдаг. Тэгээд тэрээр бол 30 жил өөрийг нь асарсан эхнэрээ өөрийнхөө асрагчтай араар нь тавиад салж байсан. Тэгээд бүр 2 дахь удаага тэр асрагчтай бол гэрэлсэн байлээ. Тэгэхэд түүний хуужин эхнэр нь түүний ийм өвчтэй байсан ч гэсэндээ ерөөсөө хаяагүй бүр 30 жил түүнийг асарсан байгаа байхгүй юу? Энэ одоо яг энд бол зураг нь харагдаж байна. Та бүхэн хэрвээ киног үзчихсэн бол Theory of Everything гэх кино байдаг. Тэрэн дээр гардаг эрдэмтэн шүү. Энэ эрдэмтэн ийм биеийн нөхцөл байдалтай байсан мөртлөө эхнэрээ хүртэл хуурсан байгаа байхгүй юу? За бас нэг гашуун үнэн бол одоо түүнтэй унтахт эрэгтэй унтах эмэгтэй ямагт толцдог гэж энэ номон дээр бол бичигдсэн байлээ. Хэрвээ эмэгтэй хүн болгон чи гэр бүлтэй штэ. Би чамтай татан харилцаанд орж чадахгүй гэд эрс эсэргүүцэх юм бол араар тавилт гэж огт байха болно штэ. Өч зөшнөө эмэгтэй өөрийн биш эрэгтэй бие өгөхийг зөвшөөрч байгаа учраас л араар тавилт гэдэг асуудал одоо хүртэл хамгийн том асуудлын нэг байсаар л ирсэн. За эрчүүдтэй амархан аргаа олдог, өөрийгөө ашиглуулахыг зөвшөөрдөг. За муухайгаар хэлэх юм бол үн цэнүүд юм явдалтай эмэгтэйчүүд үеийн үед л өрн байсаар ирсэн. За энэ үед эмэгтэйчүүд бид нар юу хийдэг вэ гэхээр өөрөөсөө эхлээд буруу хайж эхэлдэг. Би яг юу буруу хийсэн бэ? Яагаад намайг хуурж ба? Би л одоо ингээ хангалттай гой сайхан байж чадсангүй. Тэр эмэгтэй нь одоо надаас хамаагүй дээр болоод намайг хуурчлаа гэх мэтчлэн бүр эмэгтэйчүүд бидний толгой дотор бүр дахин 9 шидийн бодол дахин орж ирж бид нар ер нь толгойгоо ингэж гашлагдаг юм байна. Тэгвэл хуурсан хүн нь та ерөөсөө биш шүү. Тэр эрэгтэй чинь өөрийнхөө таашааллын төлөө таныг хуурсан. Ийм байхад та юунд буруутай байх вэ? Хизээч ийм зүйлээс болж өөртөө итгэл үнэмшлээ гээж болохгүй. Ичих хүн нь одоо таны нөхөр таны хуурсан найз залуучин болохоос та огтоосоо биш гэдгийг сайн санаж авах хэрэгтэй. Таныг хуурсан залуучууд таныг яаж зовж шаналж тэрний талаар бодож байгааг огт ойлгохгүй. Танд олон дахин амлалт өгж олон хуурсан бол та түүнийг явуулахад бэлэн байх ёстой. Мөн та ямагт өөрийн гэсэн стандартыг эрэгтэй хүнд тавьж шаардж байх хэрэгтэй. Одоо та нартай яаж эрэгтэй хүнд хууртагдаж ашиглуулахгүйгээр харилцааг гартаа хатгах арга техник зааж өгье. Ингийн тулд та ямар нэгэн эрэгтэйтэй дотн харилцаанд орохоосоо өмнө түүнээс хит хэдэн асуулт асууж одоо хариултыг нь заавал мэдэх хэрэгтэй байт юм байна л да. За энэ бол үнэхээр чухал сэдв шүү. Бүгдээрээ анхаарах хэрэгтэй. За эхний асуулт нь ямар асуултууд байдаг вэ гэхээр тэр эрэгтэйгээс чиний ойрын зорилго чинь юу вэ гэж асуух юм байна. Энэ асуултыг тавихдаа түүнийг маш сонирхож байгаа мэтэр асуу. Эрчүүд бол ерөнхийдөө магтаал дуртай гэж өмнөх подкастнээр бол хэлжсэн шүү дээ. Эрчүүд өөрсдийнхөө талаар ярих маш их дуртай байдаг гинэ. Танд сэтгэл төрүүлэхийн тулд тэрээр ойрын хугацаанд би ийм ажил хийгэж төлөвлөж байгаа гэх мэтэр тэрээр ярьж эхэлнэ. Тэгээд хөөх чи ямар мондыг юм бэ? Чам шиг амжилтанд хүрэхэд бол юу хийх хэрэгтэй вэ гэж одоо түүнээс лавшруулан асуу гэж байгаа байхгүй юу? Тэнгүүд нөгөө эрэгтэй чинь хэрвээ тэр эрэгтэй чинь үнэхээр зоригтой ирээдүйтэй залуу юу эсвэл шал одоо худал зүйл ярьдаг хоосон мөрөөдөгч үү гэдгийг та яг энэ ярианаас нь л олж чадна. Мөн та эрэгтэйтэйгээ цаашаад хамт байвал түүний төлөвлөгөөнд нь би өөрөө багтаж ингээд цогцгоор байна уугүй юу гэдгийг бас мэдээд авна гэж байгаа юм. Ойрын зорилго мөрөөдөлч байхгүй тийм эрчүүд байх юм бол шууд түүнээс зуутах хэрэгтэй. За дараагийн асуулт. За хоёр дахь асуулт нь бол
Чиний алсын зорилго чинь юу вэ гэж асуух хэрэгтэй байна. За өөрийгөө мэддэг, зорилготой золбоотой ир хүн бол өөрийнхөө 10 жилийн дараа хэн болох, яаж амьдрахаа аль хэдийнэ шийдсэн байд юм байна. Хэрв тэр би зүгээр л одоо өнөөдрөөр амьдрахыг илүүд үздэг штэ гэж хэлэх юм бол түүнээс шууд 100. Хэрвээ тэр ингэж хэлж байгаа бол таньда хэсэг хугацаанд дугаацж байгаад л таныг ашиглаад хаяа гэж хэлж байгаадаа агаар нэг юм байна. Ир хүн болгоно ямар нэгэн төлөвлөгөө бодсон юм заавал байж идэг. Таныг цаашид амьдралаа холбоё те урт удаан хугацаанд таньтай хамтбай гэж бодож байгаа залуу бол энэ хоёр асуултанд хэрхэн хариулж байгаас таныг баримжаатай болж ирнэ дээ. За ер нь иймэрхүү дотроо ийм юм боддог хүн юм байна гэдгийг та энэ хоёр асуултаар уудлаад мэдчихэж байгаа гэсэн үг. Ямар ч зориг мөрөөдөлгүй залхуу нэгэнтэй та суучлаа гэж бодъё. Тэгвэл та ерөөсөө энэ зориг мөрөөдлийг мэдэхгүйгээр хин нэгэнтэй суучлаа гэж бодъё л доо. Тэгвэл та яг 10 жилийн дараа байх байдгаараа нэг газараа л эргэлзээр байх болно гэдгийг бити мартаарай. Энэ бол таны амьдрал. Тийм болохоор та өөрийнхөө уулзах байгаа те ирээдүгээ холбох байгаа хүнийхээ зориг мөрөөдлийг заавал мэдэх ёстой байна шүү. Заавал энэ хоёр асуултыг асуугаарай. За бүгдээрээ 3 дахь асуултыг асуух хэрэгтэй байна. За 3 дахь асуулт нь гэр бүлийнхэн талаар нь асуух хэрэгтэй байна. Ялангуяа эрэгтэй хүнийг ээжтэйгээ хэрхэн харьцаж байгааг сайн ажиглал. Хэрвээ ээжтэйгээ маш сайхан харилцаатай байдаг бол эмэгтэй хүнийг хэрхэн хайрлаж хүндлэх, ирээдүйн эхнэртэй ч хүндэтгэлтэй хандах магадлал өндөр байт юм байна. Хэрвээ тэр ээжтэйгээ зөрчилддөг бол тантай ч бас ер нь ирээдүйд зөрчилднөө л гэсэн үг. Учир нь амьдралынх нь одоо хамгийн чухал өсгөж төрүүлсэн цорын ганц эмэгтэйгээ хайрлаж чадахгүй байгаа ир хүн таныг хайрлаж чадах уу? Хэрвээ бүр ээж битгаар таардаггүй гэж хэлэх юм бол түүний утасны дугаарыг нь блок хийгээд шууд харилцаа тассан таны амь насанд бүр үлзийтэй гэж шүү. Бас эцэгтэйгээ ямар харилцаатай байдгийг ч гэсэн асууж мэдэх хэрэгтэй байна. Аав хүн гэдэг бол үргэлж одоо хөвгүүдтэй эрэгтэй хүн ямар байхыг те жинхэнэ ир хүн ямар байх үнэт зүйлсийг зааж сургадаг гол хүн. За манай монголоор бол удам судрыг нь хараал гэд байгаа юм л та. Аль нь модноосоо бол хол унахгүй. Ийм учраас гэр бүл удам судрыг нь харах нь ерөөсөө буруудахгүй. За 4 дахь асуулт. Энэ асуулт нь юу гэхээр чи миний талаар ямар бодолтой байдаг вэ гэж тэр залуугаас асуух хэрэгтэй байна. Таныг яг ингэж асуухад тэр эрэгтэй чинь бол ингэж хариулна гинэ. Чи бол маш ухаалаг, үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй, туусч гээд таныг ер нь бол магтсан тийм хариулт өгөх юм байна. Тэгвэл та юу ч асуух гэхээр тэгвэл чи яагаад намайг сайхан сэтгэлтэй гэж бодсон бэ гэж түүнээс лавшруулж асуу. Хэрвээ тэр хариулж чадахгүй бол чамайг ерөөсөө чухлаар бүлэж аваагүй, бодоогүй гэсэн үг. Харин яагаад чи дээр надад бэлүү хийхэд туслаад ээжид минь хамт бэлгэлсэн шүү дээ гэд яг бодит жишээн дээр хэрвээ таны сайхан сэтгэлийг санаж байх юм бол тэр чиний үйлдэл бүрийг анзаарч харсан байна гэсэн үг. Тэгэхээр чиний талаар илүү нухацтай бодсон гэсэн үг гэж номон дээр бол гарч байгаа. За бүгдээрээ 5 дахь асуулт руугаа орцгоё. За энэ асуулт нь ямар асуулт вэ гэх юм бол чи надад хэрхэн ханддаг вэ гэж асуух юм байна. За чамд яаж хандах те чамайг бодох хоёр нь тис өөр ойлголт юм байна л да. Иймээс та эрчүүдийн зугаа цэнгэлийн загас болохгүй тул өөрийн гэсэн стандарттай байх хэрэгтэй байна. Өндөр стандарт тогтоох хэрэгтэй. Яагаад гэвэл эрчүүд эмэгтэйчүүдийн юу хүсэж байгааг ойлгохдоо ер нь тум арга хуулс юм байна л да. Ер нь амьдралдаа ч гэсэн тийм байдаг штэ. Тиймээс л эмэгтэйчүүд бид эрчүүдэд өөрийн одоо болцлуудаа гарган тавихад тэд их дуртай байд юм байна. Эр хүнээс юу шаардаж байгаагаа анх танилцсан цагаасаа хэл. Гэхдээ одоо энэ нь хуудас дүүрэн би ийм юм дургүй. Би ийм юм дуртай гэх мэт бүдүүлэг чагсаалт дуржигнуулах биш, харин маш ийдгээр ухаалаг шаардлага тавих явдал юм байна. За ялангуяа ямар ч одоо шаардлага тавьсан ярианыхаа дундуур маш ийдэг айжуу тайван хоолоогоор одоо хавчуулах маягаар тухайн шаардлагуудаа хэлэх юм байна л да. Би гэр бүлтэй цаг зарцуулахгүй эрэхтэй дургу гэж хашгирах шахам хэлэх нь эрэхтэй хүний чихэн дээр яг л пянзан дээр зүүгээр хавирч байгаа юм шиг дөнгөнд сонсогдд юм байна. Тэд нэгсэндээ юу ч ойлгохгүй гэсэн үг. Мөн бас нэг сонирхолтой санагдсан зүйл нь гэх юм бол эмэгтэйчүүд бид ямар цэцгэнд дуртай, ямар ном, одоо кино те бүр ямар газар хоолнд орох тухайгаа хүртэл өөрийн дуртай бүх зүйлсийг болзооны ихэнх үедээ эрчүүдэд ярьд юм байна. Үүнийг нь эрчүүд сайн анхааралтай сонсож байгаад энэ бүсгүй чинь ийм юм дуртай байд юм байна штэ гэд тантай уулзах болгондоо таны дуртай зүйлсийг одоо болзооны ихэнх үед авчрах хийж өгөх зэргээр таныг өөртөө дурлуулдаг.
За ингээд нэг хэсэг хугацаа өнгөрч та хоёр хос боллоо гэж бодъё. Үүний дараа тухайн эрэгтэй одоо таны найз залуу өмнөх шигээ тань руу цэцэг бэлэг цэлд барьж гүөхэ болсон үед та гинт бодно. Юу болсныг бодоод ойлгохгүй юм аа. Уг нь тэр надад таалагддаг бүхний хийдэг л байсан. Одоо ерөөсөө огт хичээхэ болчлоо гэж найз бүсгүүчүүдтэй гомдолдог шүү дээ. Тэгвэл та хамаг хүзрөө дэлгэж далан булчирхаагаа тоожхосоо өмнө тухайн эрэгтэйдээ өөрийн таалагддаггүй зүйлүүдээ хэлээд үз гэж Стив Харви зөвлөсөн байна. Жишээ нь хэм бол би байнга нэг зоогийн газарт нэг газраа хоолнд орох дургүй. Эсвэл би амралтын өдрийг гэртээ өнгөрүүлэх дургүй. Илүү сонирхолтой зүйл хийх дуртай. Гэх мэт өөр юу байдیں те өөрийгөө илэрхийлэх юм байна. За гэхдээ битгий мартаарай. Тухайн илэрхийлэх зүйлээ маш илтгэхээр тухайн эрэгтэйдээ хэлж ойлгуулах хэрэгтэй байна шүү. Энэ нь яагаад чухал вэ гэдгийг Стив Харви хэлэхдээ одоо эрчүүдийг ажилуул өөрийнхөө төлөө таны юунд дуртай, амралтын өдрөөр юу хийх дуртай, ямар цэцэг амтанд дуртай, одоо хаагур энэ эмэгтэй чөлөөт цагаа өнгөрүүлдэг гэх мэт таны талаар судлах, хөдөлмөрлөх боломжийг түүнд олго гэж хэлж байгаа юм. За энэ ном дээр бол энэ ингэснээрээ шал өөр дүн авчирдаг гэж тусгасан байсан. За тушаад үзэхэд илүүдэхгүй санагдсан шүү. За дараагийн хэсэг нь бол маш чухал бас нэг сэдэв байгаа. За бүгдээрээ энэ сэдвээр орцгоё. Энэ сэдэв маань 90 оны дөрөв гэсэн сэдэв байгаа юм. За 1977 онд Стив Харви Кливленд хотод амьдарч байхдаа Ford машины өгүүлбэрт ажилладаг байж л дээ. Тэр өгүүлбэр нь хэрвээ 90 хоногт өөрийгөө сайн ажилтан гэж нотолж харуулах юм бол нэмэлт цалин болон эмнэлгийн даатгалд хамруулах тусгай хөнгөлөлт өгдөг байсан юм байна. Тэр хөнгөлөлтөнд хамрагдвал таны хараа, нүд, шүд бүх биеийн бүхий л хэсгийг чинь шинжилгээнд хамруулна. Тэр байтугай эхнэр хүүхдүүдийнх нь эрүүл мэндэд ч анхаарал тавьж эмнэлгийн зардлыг нь гаргадаг байсан юм байна л да компани зүгээс. Харин энэ бүх хөнгөлөлт нэмэлт цалин авахын тулд та 90 хоног дотроо хичээн ажиллаж Ford-оос өгсөн бүх даалгаврыг ягштал хийх хэрэгтэй болд юм байна. За тэгвэл Ford компани хүртэлчүүдийг зөвхөн шаргуу хөдөлмөрлснийхэн дараа л хөнгөлөлт олгодог байхад та яагаад эрчүүдийг таны төлөө юу ч хийгээгүй, хурууга хөдөлгөөгүй байхад нь хөнгөлөлт олгоод байгаа юм бэ? За тэгвэл энэ хөнгөлөлт гэдгийг нь номон дээр одоо яг ямар утгаар орсыг та бүхэнд тайлбарж өгье. Энэ нь болохоор зүгээр нэг түүнийг дэмжиж хамт болцох, эсвэл ингээд хүнсээ цуглуулах, эсвэл халуун дулаан яриа өргнүүлэх талаар яриаг юм байна. Харин секс болон дотн харилцааны талаар энэ номон дээр бол хөнгөлөлт гэж бол орж ирж байгаа. За ердөөс бол танилцаад удаагүй 1-7 хоног, 2-7 хоног ч болоогүй таны төлөө бүр хуруугаач хөдөлгөөгүй залууд өөрийнхөө үн цэнийг май гэд өгчих юм бол тэр залуу танаас маш хурдан уйдаж танаас авах зүйл нэгсэндээ дуусна гэсэн үг. Мөн таны төлөө огт хөдөлмөрлөхгүй хичээхгүй гэсэн үг. Мэдээж хорвоо дэлхий дээр хурдан хугацаанд татагдаад те маш хурдан бие биентэй гэрэлсэн сайхан осууд байдаг. Гэхдээ танилцаад удаагүй ийм харьцаанд орсон бол гэрэлт нь бас тиймч баталгаатай гэсэн үг биш юм. Иймээс тэр залууга таньж мэдэх хөнгөлөлт өгөх хугацаа тогтоо гэж Стив Харви ном дээр бичсэн байна. За энэ хугацаа нь бол 90 хоног гэж бол дүгнсэн байлээ. За эрчүүд хөнгөлөлтөө автлаа танд хамгийн сайхан талаа харуулж танд сайхан сэтгэл төрүүлэх гэж хамгийн сайнараа хичээд юм байна. Гэсэн ч яаж ч хичээсэн яваанда тухайн эрэгтэй дутагдaltaй ер нь бол зэс нь багаар цухууж эхэлнэ. Та ч гэсэн тэр хүнээ багаар таньж эхлэх юм байна. Ихэнх эмэгтэйчүүд 90 хоног гэдэг чинь одоо 3 сар штэ. Яаж 3 сар тутан харьцаагүй эрэгтэй хүн байж чадах юм бэ? Аль хэдийнэ өөр эмэгтэйг хайгаад намайг хаян шүү дээ гэж айдаг. Мэдээж таалагд аятайхан залууга хинч алахыг хүсэхгүй шүү дээ. Гэхдээ та буруу бодож байна. Эрчүүд бол хүлээж чаддсан юм байна. Тэд яг таалагдсан эмэгтэйгээ цаашаад хамт байна гэж бодсон эмэгтэйгээ хүлээж чаддаг. Гэхдээ эцсийн шийдвэр бидэнтэй ингээд дотн болох те бидний биед хүрэх эрхийг эмэгтэйчүүд бид таалагдсан эрэгтэйдээ хамгийн сүүлийн моментод л өгдөг гэдгийг битгий мартаарай гэж номон дээр бол хэлсэн байгаа. Хэрвээ эмэгтэйчүүд бид болон гэсэн зөвшөөрөл өгөөгүй байхад бидний биед ямар нэгэн байдлаар хүрч халдах юм бол мэдээж гэмт хэрэг болно шүү дээ. Тиймээс таны оюун ухаанд танд бүх эрх мэдэл хүч байгаа гэдгийг үргэлж санаж яваарай. Эрт дээр үеэс үзэсгэлэнт эмэгтэйчүүдээс болж дайн дажинч гарч байсан маш олон төвөгтлөхийг байдаг. Бид өөрсдийн
бодсноосоо илүү хүчтэй, илүү гоо үзэсгэлэнтэй эрх мэдэлтэй гэдгээ ер нь бол ойлгох хэрэгтэй байдаг. За хамгийн том хөнгөлөлтөө 90 хоногийн дараа өхөөсөө өмнө та түүнтэй зугаалж, болцож, үнсч бас тэрвэрлж болох юм байна. Энэ бүхэн эрэгтэй хүнд танаас өгж байгаа нэг ёсны шагнал. Ямар ч дурлсан эрэгтэй болцоонд өөрийгөө маш сайхан хангалаад, сайхан даашин зөмсч гой сайхан болсон эмэгтэйг хараад маш их догдолж биширд юм байна л да. Та тэр эрэгтэй тэрвэрлээ гэхэд тэр нь нэгсэндээ шагнал болж очт юм байна. За үнсэл бас шагнал, сайхан хувцалж өөрийгөө сайхан авч явж байгаа ч гэсэндээ тэр эрэгтэйгийн хувьд бас нэгэн шагнал юм байна. Тиймээс хизээж эрэгтэй хүнээс болж стандартаа битгий доошлол. Та нартай маш сонирхолтой үлгэр ярьж байл доо. Энэ үлгэрийг бол бүх хүмүүс мэднэ. За энэ бол бидний баг байхад гардаг байсан Shrek юм. За Fiona гүнж бол луугаар хамгаалуулж цайзад амьдардаг үзэсгэлэн гүнж байсан. Shrekтэй уулзахаас өмнө. Яг гоо хичнээн ханхуу хүлээ залхсан ч гэсэндээ Shrek-ийг бол дагаж явсан байдаг. За маш муухай ааштай, намагт амьдардаг, зожиг, ажилгүй. Гэвч Fiona түүнд дурлаж ханхуутай суух мөрөөдлөө хайж намгийн ногоон махчны эхнэр болохоор ер нь шийдсэн байдаг шүү дээ. Энэ үлгэрт маань хүн болгон л үзсэн байна. Гэтэл Fiona цайзад амьдрах хувь тавилантай гүнж шүү дээ. Анхнаасаа гүнж болж төрсөн. Хэдийгээр харагдсан ч гэсэндээ Fiona бод ханхуутай суугаад илүү сайхан амьдрах боломжтой байсан. Ингээд яадаг бэлээ? Fiona маань Shrek-тэй суугаад 3 хүүхдийг гаргаад түүний 3 хөөрхөн хүүхдийг гаргаж өгдөг шүү дээ. Тэгээд Shrek-ийн намагт нь нэгэн амбарт амьдарч эхэлдэг. Гэтэл Shrek дараагийнхаа ангиуд дээрээ юу гэж хэлдэг бэлээ? Хэрвээ та нар Shrek өгүүлсэн киноны фэн бол би Shrek кинонд дуртай байсан л да. Дараагийнхын ангиудыг үздэг бол Shrek энэ амьдралаас аваад маш их залхаж хэлдэг. Тэрээр бүр нэг анги дээр ингэж хэлдэг. Би энэ амьдралаас чинь залхаж байна. Би буцаад эргэжүүлээд намагтай ганцаараа амьдардаг байсан үе рүү явмаар байна гэж хэлдэг шүү дээ. Гэтэл Fiona бүр аль хэзээний гүнж байхаасаа татгалцаад за би ингээд махчин хിവэрээ үлдээд би чамтай ингээд яг адилхан болоод амьдрья. Тэгээд насаараа намагт Shrek-тэй амьдрахаж шийдээд бүр нүгэл ирдэг шүү дээ. Тэгээд ахиж бол хизээж гүнж болохоосоо өнгөрсөн байдаг. Маш хол явцсан байдаг. Тиймээс танд яг сонсож байгаа танд шүү. Shrek-тэй сууж намгийн ногоон махчны эхнэр болж амьдрах уу? Эсвэл стандартаа өндөр тогтоогоод ханхуутай за болихэд арай дээр амьдралдаа ямар нэгэн эрхтэй эхнэр болоод амьдрах уу гэдэг бол яг таны шийдвэр болж байгаа байхгүй юу? За та гуталчиндаа суувал гуталчны л эхнэр байх болно. Тиймээс энэ Shrek-ийн түүх бол эмэгтэй хүн эрэгтэй хүнээс болоод өөрийгөө гаргуунд нь гаргаж байгаа ер нь л бол тийм эмэгтэй түүх байгаа байхгүй юу? Бид нар бол ингээд бага хавтаа үзэхдээ үлгэрийн түүхтэй ямар сонирхолтой түүхэ гэж үздэг боддог байсан шүү дээ. Гэтэл ингээд эмэгтэй хүний амьдралын перспективтэй үнцгнээс бодож үзэхэд бол Fiona гүнж Shrek-ийн төлөө бүхнээ ингээд зориулсан нэгсэндээ өөрийгөө ингээд хайрладгүй эмэгтэй болоод төлөвшсөн гэсэн цаашдынх нь амьдрал нь өрнөсөн гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр стандартаа хизээж битгий доошлуулаарай гэж хэлмээр байна. За ингээд өнөөдрийн бэлтгэсэн эрэгтэй хүний бодлыг хэрхэн унших вэ те? Think like a man, act like a lady гэдэг энэ номны маань ном маань ингээд дуусч байна. Тэгээ энэ номноос та бүхэн багахан ч гэсэн хэрэгтэй зүйлийг олж авсан гэдэгт итгэлтэй байна. За дараагийн дугаараар илүү сонирхолтой номоор илүү сонирхолтой сэдвээр та бүхэндээ уулзах болно. Кино манад байнгын YouTube суугаад эзэгтэй хийгээд явнаа. За тийм болохоор та нар маань лайк болон subscribe дараад дэмжиж өгөөрэй. Баярлалаа.